Сайн байцгаана уу? Дорн тамгийн хаан улс сургуулийн бага боловсролын багш Суурж байна. Та бүхэндээ цомбоор нааццгаая. Идэвхтэй платформыг ашиглан сурагчдын сурах арга барилыг дэмжсэн арга зүйгээ танилцуулахад бэлэн боллоо. Идэвхтэй платформын зорилго боловсролыг хүртээмжтэй болгох, хүн бүрт хаанч байсан чанартай боловсролыг захимаар хүргэх, суралцах үйл явцыг хэлбэрчлэх, сонирхолтой болгох, интерактив тогтоомжлсон хэрэглэгч төвтэй контентууд ашиглан сурагчдын нэвтрүүлгийг нэмэгдүүлэх, багш эцэгхийг дэмжих, суралцах явцын тайлан, хяналт зөвлөмж зэргээр дамжуулан багш эцэгчүүдийг сурагчдыг үр бүтээлтэй дэмжихэд туслах, шинжлэх ухаан суурилсан дата дээр тулгуурласан шийдэл, хэрэглэгчдийн өгөгдөлд тулгуурлан сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах зорилготой. Сургуулийн зорилготой үйлдвэрлэх. Идэвхтэй платформ дээрх хичээл асуултуудыг ангидаа зааж буй агуулгадаа нийцүүлэн заадаг. Сурагчдад тухайн хичээлийн зорилгыг тайлбарлаж, платформ ашигласнаар ямар үр дүнд хүрэхийг ойлгуулдаг. Суралцах явцыг хянах, урамшуулах. Идэвхтэй платформын дүн шинжилгээний хэсгийг ашиглан сурагчдын ахиц сул талыг тогтмол хяндаг. Ахиц дэвшил гаргасан сурагчдыг урамшуулан идэвхийг нэмэгдүүлдэг. Эцэгхийн оролцоо ба гэр бүлийн цом. Эцэг эхчүүдэд идэвхтэй платформыг хэрхэн ашиглаж байгааг мэдээлэх, гэрээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг зөвлөж хамтран ажилладаг. Багш нартайгаа туршлага солилцож арга зүйгээ хуваалцдаг. Хамтран бие биенээсээ суралц боломжийг бүрдүүлдэг. Сурагчид хосоор эсвэл багаараа хамтран ажиллах асуудлыг шийдвэрлэх боломж олгодог. Хамтран ажиллах нь асуудал шийдвэрлэх, харилцааны ур чадварыг хөгжүүлдэг. Анхны зөвлөгч үйл ажиллагааг манай ангийн хувьд бол 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Эхлээд хянах самбар танилцуулж хичээл нэв. Дараа нь 15 минутын хугацаа өгч даалгавар эхлүүлдэг. Ингээд алмаазанд төрүүлж хүрсэн 3 сурагч анхны зөвлөгч болно. Анхны зөвлөгч сурагчид найзуудаа дэмжлэг үзүүлж тайлбарлан зөвлөдөг. Үүний үр дүнгийн сурагчид хичээлийн цаг хугацаа дуусгаад ойлгоогүй болон эргэлзээтэй хичээлийн агуулгыг эзэмшиж, хичээлээ бүрэн ойлгож эргэлзээгээ тайлсан байдаг. Зөвлөх сурагч дэмжлэг үзүүлдэг учраас бусад сурагчдын сэтгэл ханамж сайн байдаг. Сурагч бүр ангийнхаа анхны зөвлөх сурагч болохын тулд эхний 15 минутыг үр бүтээлтэй ашиглан хичээж 7 хоногийн зорилгодоо тогтмол хүрдэгэ. Ингээд нэг сурагч энэ хичээлийн жилд 1-6 дахь анхны зөвлөгч хийсэн байна. Би эдүүдэн туслах багш хийхэд маш баяртай байдаг. Эхлээд би өөрийнхөө эдүүднийг хийгээд бусад найзуудаа эдүүднийг хийхэд тусалдаг. Энэ надад маш их сонирхолтой байдаг. Сурагчдын сэтгэлдлийг хүргэлээ. За гэр бүлийн цом үйл ажиллагаа 2 дахь жилдээ зохион байгуулж байна. За эхлээд даваагаар бүрт тухайн 7 хоногт үзэх идэвхтэй платформын хичээлийн танилцуулгыг хийдэг. 17 цагт сурагч бүрийн гүйцэтгэлийг бичлэгээр дут мессежээр танилцуулдаг. 7 хоног бүрийн эцэст анхны зөвлөх сурагчийг танилцуулж алдаршуулдаг. Сард 1 удаа гэр бүлийн цом мини олимпиадыг эцэгхийн дунд зохион байгуулдаг. Үүний үр дүнд эцэг эх хүүхдийнхээ хурд болон гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болсон. Өөрийнхөө хүүхдийг гүйцэтгэлтэй өдөр бүр танилцаж сайжруулах боломж бүрдсэн. Хүүхдээ урамшуулгах, бахархах дэмжихэд нэмэгдэж хамтын оролцоо сайжирсан. Хүүхдээ анхны зөвлөгч болохын төлөө гэр бүлийн хүрээнд хамтран хичээдэг болсон. Эцэг эх нь цом авснаар хүүхдэд маш том түлхэц болдог. Идэвхтэй платформын ач холбогдол үр дүнг ойлгож бүхэл талаар дэмжин ажилладаг. Томоор наацгай арга зүй хэрэгжүүлснээр манай ангийн нийт сурагчид хүрэл цом 1043 буюу нэг сурагч 34.7, мөнгөн цом 1008 буюу нэг сурагч 33.6, алтан цом 983 буюу нэг сурагч 32.7, алмаз 960 буюу нэг сурагч 30 алмаз авсан амжилт үзүүлсэн нь өмнөх үеийн энэ үетэй харьцуулахад нэг сурагчийн авсан цом алмазны тоо 8-аас 10-аар нэмэгдсэн байна. Сурагчдын ур чадварын түвшин 9 сараас хойш тогтмол нэмэгдэж маш сайн гүйцэтгэлтэй суралцж байна. Эцэг эхтэйгээ хамтран цомоор наацгай арга зүй хэрэгжүүлсний дунд намраас эхлүүлэн сурагчдын даалгавар илгээлтийн тоо багасаж хуримтлуулсан оноо 470-д хүрч чадсан байна. Хүүхэд бүрийн чадвар нэмэгдэж хичээлд илүү сонирхолтой болж платформ дээрээ даалгавраа гүйцэтгэх чадвар сайжирсан учраас 7 хоног бүрээр нэмэлт даалгавар өгөх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдсэн. Харин онцгой дэмжлэг хэрэгтэй 6-аас 7 сурагчийн
Гүйцэтгэж чадаагүй агуулгыг багш математикийн хичээлээр мөн давталгаар нөхөн өгөх боломж бүрдэж байсан. За та бүхэндээ эцэгхэн сэтгэлийг хүргэж байна. Сайн байцгаана уу? Хаамун сургуулийн сугарч багштай дөрвийн ангийн сурагч Тэнгисийн ээж нэргүй байна. Багшийнхаа эдүүдийн хичээлийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулж байгаа арга туршлагаас нь хуваалцъя. Ангийн багш маань тухайн 7 хоногт нэг хичээлийнхаа агуулгыг постэр хэлбэрээр мэдээлэл, арга зүйн дэмжлэг, тогтмол хүргэж ажиллаж байгаа нь эцэгчүүд бид нар хүүхдийнхаа хийж чадахгүй байгаа дасгал даалгаврыг хийлгэхэд үр дүнтэй арга байж чадж байна. Мөн багш минь ангидаа зөвлөх сурагч үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Ингэснээр хүүхдүүд маань илүү дур сонирхолтой байж өөртөө итгэлтэй бусдаагаа хамтарч суралцах чадвар нь нэмэгдэж байна. Манай хүүхэд гэхэд энэ хичээлийн жилд 5-аас 6 удаа зөвлөх сурагчаар ажилласан. Багш минь эргэх холбоотой байж алмаз цом авсан сурагчдыг алдаршуулж, урамшуулж ажилласнаар хүүхдүүд маань цаг тухайдаа хичээлээ хийж илүү дур сонирхолтой хичээлээ хийж гүйцэтгэж байна. За баярлалаа. За ингээд эцэг эх багш хамтран сурагчдын ахис дэвшлиг тогтмол хянаж дэмжлэг үзүүлснээр хүүхэд илүү амжилттай суралцсан. Мөн багш эцэгхийн хооронд тогтмол мэдээлэл солилцох нь үл ойлголцлыг багасгаж хамтын шийдэлд хүрэхэд гүүр болж чадсан. Гэр сургууль хоёроос ижил зарчим хүлээлт тавигдсанаар сурагчдын сахилга бод хандлага эерэг болж байсан. Хүүхэд өөрийг нь багш анхаарч эцэгхэн дэмжиж байгааг мэдрэх үед сурах хүсэл нь нэмэгдэж байсан. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.